За сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ 2018 онд гарч байсан Where Hands Touch гэх нэртэй Дани сэдвтэй драм киног ярьж хөр бэлтлээ. Ингээд кино маань 1944 он буюу Дэлхийн 2 дугаар дайны үеийн үйл явдлаар эхлэх болно. Германы нэгэн тосгонд амьдардаг Керстен гэх эмэгтэй гэрт цагдаа нар нэгжлэг хийх ба тэд охиныг барьж явахаар хаан байгаас сохоод тэр охиноо нагцынд амьдарч байгаа гэж худлаа хэлснээр тэднийг явуулж чаддаг. Цагдаа нар 16 настай охиныг нь өнгөт арьсан гэдэг мэдсэн учраас түүнийг хайж эхэлсэн байлаа. Тухайн үед нацистууд еврейчүүдийн үзэн яддагаас гадна өнгөт арьсантай хамт амьдрах, мөн тэднээс хүүхдтэй болох нь хууль бус гэж үзэж байсан тул охин гадуурхагдан олонний нүднээс нуугдж ирсэн байна. Энэ хэцүү цаг үед ээж нь түүнийг аюулгүй байлгах гэсэндэ Берлин рүү нүүхэ шийджээ. Тэдний галтрээр явахын үед цэргүүд хүүд нь харандаа өгч ээжийнх нь бичиг баримтыг шалгаж байхдаа ууртаагаар Ленигийн овгийн асуун тэднийг зүгээр явуулдаг. Тэр уруу алгасаар шинэ гэртээ очин маргааш хичээлийн үеэр багш нь Ленаг хүүхдүүдийн өмнө босгосноо арьс өнгөөр нь ялгуулж харцсан түүний овгийг асуухад охин ээжээрээ овголдог гэдгээ хэлэн оройн тэр аав нь ямар хүн байсныг хэлж өгөхийг гуйдагч ээж нь миний алдаа байсан гэд энэ тухай огч ярихыг хүсдэггүй. Хэдий багш сурагчид Лениг гадуурхаж байсан ч дөрсөн дүүн та бол хамгийн сайн эгчгээд түүнийг тайвшруулдаг. Маргааш хичээлээ тарсны дараа Лениг харих замдаа осны еврей хүмүүстэй таарах үед нэгэн нацист төвүүн түүнийг холоос ажиглан тэр ээж дүүтэйгээ хамт нагцынд очиход эгч нь хүүхдүүдийн хамт ирнэ гэж бодоогүй. Цагдаа нар өнөөгөө хаалга тогссон гэхэд ээж нь ямар нэг асуудалд орохыг хүсэлгүй. Лена тэр хоёрыг гэрлүүнд буцаахаар болно. Тэд дарын алгаар гарч Керстахаас охинд нь хуурамч бичиг баримт гаргаж өгөхийг гуйн ахиж тэднийг зоохгүй гэдгээ хэлэхэд Лена яриаг нь нууцаар сонсч байдаг. Яриаг нь сонсвол хамаатууд нь үртэл түнд дургүй байгаа нь илт байлаа. Лена замаараа дэлгүүрээс талхав гэтэл худалдагч залуу тэр хоёрыг нийлэхээр үйлчлүүлэгчдийг хүлээлгэн захирлаа урлуулад амжина. Ингээд Кон Хитлер юудж явахаас аргагүй болж ээж нь хэлсэн захиасыг хизээж мартаж болохгүйг сануулan зөв бурууг чи өөрөө л олж мэдэх болно гэд хүүгээ тэдэнд өгч явуулдаг. Нөгөө өдөр Лена ээжийн ажил дээр очих үедээ өнөө хүүгэнд мөргүүлж газар унахын тэр нүүрэн шалбарч ээж нь түүнийг болгоомжтой явахыг харуулхад лөөд сүнхийг авч өгөн уучлахгүй боловч тэд хурдхан шиг гэрлэггүй явдаг. Энэ үеэр аав нь болсон үйл явдлыг цонхоор харж байлаа. Лөөц ажил руу норон аав нь түүнийг яагаад ингэж оройтсныг асуугаад тэр уулзалттай байснаа хэлэн ширээн дээрх тамхиг авах гэтэл аав нь надаас асууж байлдаа гэд тамхиг шидэж өгнө. Оройн тэр хоёр хөршийн хаалгыг тогшин Коунийг авч явах гэхэд эмэгтэй Ленаг дунд мөргүүлснийг мэдэн ээжт нь дутуутай зүйлийг нөхөд ах нь тэдэнд захиа үлдээсэн байлаа. Маргаашхан тань талаа ашиглан охиных нь бичиг баримтыг гаргаж өгөн өөртөө нахиж уулзахгүй байхыг сануулдаг. Лөөц гэртээ аавынхаа дүрмтийг өмсч үзэн гутлын таслангоо тэр хоёр хэсэг мазарч амралтын өдрөөр заасан жохоор тохиролцсон. Энэ хооронд ээж нь ахих нь өгсөн хизээш герман хүнтэй цус ойлдохгүй гэж амсан өргөдөлд гарын үсээ зурхыг ятхан түүнийг хориг лагер руу явуулахгүй гэсэндээ ийм зүйл хийж байгааг хэлэх боловч Лена тэд ягд надад ингэж хандж байгаа юм гээд гарын үсээ зурхыг өсдөггүй. Үүний сонсон ээжт нь хэц байгаа нь ойлгомжтой. Маргааш өглөө цэрүүд Ленаг авч явахаар ирэхэд тэр айсандаа гэрлүүгээ гүөх бөгөөд тэдний дарамт шахалтаас олж тэр сургуулиасаа гарan ээжтэйгээ хамт үйлдвэрт ажиллаж эхэлдэг. Нэг орой Лөөц тэр хоёртой таарч юм ярих гэтэл аав нь хамт явахыг асууснаар тэр эндээс холдоно. Лөөц түүний нууцаар дагсаар шархан идэж байгааг асуухад Лена дараа уулзъягээд цааш гэрлүүгээ алхаж хэд өдрийн дараа Лена худалдагч залууг цэрүүдэд дарамтлуулж байгааг анзааран тэднийг нууцаар харах үед тэд залууг еврей гэдгийг мэдснийхаа дараа шууд л буудаж унгаадаг. Орой олны үеэр дүүн еврей хүнээс тал хавж байсандаа дургуйцахад ээж нь түүний еврей байх нь огт хамаагүй. Тэр бидэнтэй адилхан хүн байсан гэд залууг өмөрч хүүтэйгээ маргалдаад амжина. Лена залууг сайн хүн байсныг хэлэн ээж нь тэдэнд уурласандаа уучлахгүй хооронд Лөөц аавда дайн тулдахыг хүсэж байгаа хэлдэг. Харин аав нь энэ шийдвэрт нь дургүй байгаа нь илт байлаа. Тэр дайнд явах нь хүсэж байх зүйл биш гэж өөртөө тохиолдсон асуудлаа түнж ярьж эхлэнэ. Маргааш нь Лена Хитлерийн парадыг цонхоор харах үеэр ээж нь радиогоо засах гэж оролдох бөгөөд Лена агаар амьсгаллаа гэд гэрээсээ гарч парадтай хамт алхах гэхэд хүүхдүүд түүнийг хар арьстан гэж арьс өнгөөр нь ялгуурлана. Тэр тэднийг холоос дагаж явсаар ойн цорхоод иртэл Лөөц гинтл гарч ирнэ. Түүний юу гэж байгааг асуун хэрвээ баригдвал асуудалд орохыг сануулж Лена дүүгээ ямар хувайг харахаар энд ирснээ тайлбарлахад Лөөц түүнийг үзэсгэлэнтэй харагдаж байна. Чамд нэг юм харуулъя гэд нуурлуу дагуулж явдаг. Тэр аавынхын талаар асуун Лена нуурын сэлхийг өсч байгааг хэлэн өмнө амьдарч байсан газар нь түүний еврейчүүдтэй адил усан сэлхийг хориглож байсныг ярихын үед Лөөц дагуулж ус руу орон хамтдаа үжилт цэцгөөн. Гэтэл цэргүүд ирж Лена амжиж усанд орно угдан баригдал өнгөрч чаддаг.
Маргааш нь манай хоёр ойд болцонгоо нэг илүү таньж мэдэн. Оройн Лена гэртээрэн аавгаа Франц улсын өмнөөс германчуудтай тулдж байсныг сонсож, ээжийг аавынхын талаар худлаа ярьсан дуурлахад, ээж нь Луци аав нь хэрвээ тэр хоёрыг уулзч байгааг мэдвэл тэднийг буудах болно гэж охинтойгоо маргалдах нь тэр. Ээж нь өөртөө адил зовлон мэдрүүлэхгүй гэсэндээ түүнийг хамгаалж байгаа нь ийм учиртай байлаа. Ингээд хэдэн өдрийн дараа Лена ээжтэй Беллиг мартсан гэж худлаа хэлээд тэр хоёрын нууцаар уулзах үед бөмбөгдөж онгоцнууд дээгүүр нь явж өнгөрснөөр Луцуудтай бэлэг хөөгч хурдан шигээ уулдаг. Лена буцаж ээж дээр очих ба ээжийн дотроо юу болсныг ойлгон өөрийнхөө алдааг түнд ярьж эхлэнэ. Маргааш буудлын үеэр Кон нууцаар хичээгэн мулж байсан тул Луц шийдэхээр шороо идүүлэх бөгөөд дүүн гэртээ очин түүнийг эмгтэй болохоор нь үзэн ядж байгааг хэлдэг. Шүн дунд цагдаа тэдний дорж ирэн Ленагийн бичиг баримтыг шалгаснаа шууд л шатаж орхих нь тэр. Өглөө Луц данд явхаар аавсаа гуйх боловч аав нь өмнөдөө адил огт зөвшөөрдөггүй. Лена ажлаа тараад буцах үедээ цэрүүд гудамжийг хааж хүмүүсийг шалгаж байгааг харан Луц тийшээ очих аюултайгээд гэрлүүгөө дагуулж явна. Түүний аав нь ажлаар өөр хот руу явсан учраас тэр Ленаг энэ төр байж болно гэдгийг хэлэн аавынхын дуртай жаз хөгжмийг тоглуулан тэр хоёрыг бүжиглэх гэхэд аавынхын туслах өвгөн гэнтл хаалга нүдж эхлэн. Тэр хоёр чимээ гаргалгүй түүнийг явахыг хүлээж хамтдаа орой өнгөрүүлдэг. Харанхуй болж Лена гэрлүүг явах замдаа амжиж нуугдан цэргүүдэд баригдлаг өнгөрч Луц буцахаас өмнө түнд бүгжээ өгч удахгүй цаамалдаг. Маргааш нээж охин хоёрыг харих үед цэргүүд дуудан нэг бүшлэн шалгаж Ленаг бичиг баримтаа өгөх шаардахад тэр цагдаа тураалгасан гэж үнэ хэлдэгч. Тэд тушаалын дагуу ээжийг нь барьж авч явна. Оройн Лена дүүгээ тайвшруулан тэр Луцаас тулсамжгүйгээр гэрт нь очих боловч тэр цэргүүдтэй хамт дайнж явсан байлаа. Ямар ч аргагүй болсон тул Лена дүүгээ нагцын давж өгдөг. Ингээд түүнийг ажил руу орох гэхэд цэргүүд хүмүүсийг шалгаж байх бөгөөд тэд Гитлерийн тушаалын дагуу шалгалтаа чангадах үүрэг авчээ. Ахлах нь ажилчдыг шалгах үедээ түүнийг анзаарч Лена эмэгтэйрүү зан тэднийг сатааруулан цааш суугддагч. Удалгүй тэр цэргүүдэд баригдан хүмүүстэй хамт хөдөлмөрийн лагер руу илээгдэж тэд үсийг нь хусч ажил хийлгэхээр болно. Энэ газарт еврейчүүд хоригдох ба хориг лагерын дараа нь түүнд нэг боломж олохоор галтгоонд ажиллуулахар шийддэг. Хоригдлуудыг жагсах үед хажуудах эмэгтэй нь арай гэж тогтож ядан хөлн шархалж цус хоожж байх бөгөөд удалгүй эмэгтэйчүүд барилгуу орон Ленаг амрах гэхэд нэг эмэгтэй орон дээр нь хэвтэж байдаг. Эмэгтэй түүнийг арьс өнгөөрөнд оромжлон 9 шидээр нь харааж эхлэнэ. Тэр хоёрыг хэрэлдэх үед өнөөх эмэгтэй Ленаг өмөрөн орон дээр унтуулахаар олж шүн дунд хэрмэн энтхийн дүрм журмыг тайлбарлан гизэн том байгааг анзаарснаа хэлэн еврейчүүдийн хархны байранд юу болсныг мэдж байгааг асуудагч. Эмэгтэй түнд энэ тухай ярихыг хүсдэггүй. Нөгөө өглөө Лена амрах цагаараа торны цаана байх еврей хүмүүсийн хорих байрыг харж суухын үед яндагаас нь харуутаа гарч үнсэн хийсч урд нь бууж ирдэг. Нацистууд тэднийг шатааж байгааг эцэст нь тэр ойлгоно. Ингээд хэдэн сар өнгөрч Луцыг хориг лагер руу явах үеэр нэгэн оргидол хүмүүсийн эзүүлсийг ангилах үедээ Ленад өгсөн бүгжийг нь олж хориг лагерт Херменийг хоолоо ассныг харсан тэр би галтгоон тоол идсэн майныг идгээд өөрийнхөө олноос өгч түнд гутлуулж өхөн амладаг. Лена унтахаас өмнө түнд өөрийнхөө тухай ярин ямар шалтгаанаар энд ирснээ тайлбарлана. Нэгэн өдөр тэр цэргүүдэд баригдахгүй тулд гидсээ давуугаар оруулгаж Лена галтгооноос төмс хулгайлах үедээ алдаж газар унгаан. Үүнийг анзаарсан цэрэг нуужгаа зүйлээ харуулгээд хувцас тайлахыг шаардахад азар Луц цэрэн цэрэгийг явуулж баригдлыг өнгөрдөг. Тэр хориглуудыг хуваарлах үедээ Ленаг энд байгааг олж мэджээ. Луц хаана байрлаж байгааг нь асуухад найз нь ирж түүнийг дагуулж явах бөгөөд Лена юу ч ярихыг хүсэлгүй амрах байрлал орно. Яг энэ үед аав цонхор харан Луцыг зүгээр эсэгт эргэлзэн хориглуудаас холвайгээд түүнийг данд явуулахгүй тулд энд авчирснаа тайлбарладаг. Тэр хүүгээ ядчийн даюулгүй байна гэж бодож байгаа хэлэн шүн дунд Лена найздаа өнөх төмснөөс хазуулан гутлын тайлхад тусалж маргааш нь Лена дарга нарын амьдардаг байшингийн цонхыг нарчих үедээ Луцын аав нь адилхан бүгд зүүсэн байгааг харан ажлаа үргэлжлүүлнэ. Лена Луцтай ярихыг хүсэхгүй байгаа нь илт байлаа. Гэсэн ч тэр түүнтэй ярилцахаар хөнгө газар руу дагуулж явсан. Яаж энд ирсэн, ээж дүү чинь хаана байна гэд асуултанд хариулахыг шаарддагч. Лена өөрийг нь яагаад орхиж явсныг мэдхийг хүсэж байв. Луц тушаал авсан учраас түнд хэлэх хугацаа байгүйгүйдээ тайлбарлан тэд өөрийг нь дайнд явуулгүй аавын гуйлтаар энд авчихсан гэж Ленаг нэлийн яд руу харагдаж байгааг хэлэн орой хоол өхөр тэр хоёр нууцаар уулзахаар болно. Яг энэ үеэр нэгэн офицер Луцын аавыг хориглуудад зөөлөн хандж байд дургуйсан. Еврейчүүдийг устгах тушаалд яад гарын үсэг зураагүйг нь асууж хэрвээ тушаалыг биелүүлэхгүй бол тэд яг л найз шиг нь түүнийг буудна гэж анхааруулдаг. Дайны цаг үед нацистууд эх орноос урвсан хэнийг ч шууд устгах үүрэгтэй байлаа.
Хүмүүсийн унтсны дараа тэр хоёр нууцаар уулзан лөө цоологч дулаа цуулахаар хүрмээ нөмрүүлэн Ленаг тэврэх үедээ би давхруулсныг мэдэх бөгөөд энэ үеэр нэгэн зэрэг хүүхэн бөгчийг авд нөгөн маргааш өглөө нь удирлууд хоригдлуудаар газруухуулан аав түнтэй тамхилангаа хийсэн сонголт нь үхэл амьдралын шийдхийг сануулдагч лөө захиж түүнийг сонсохыг хүсдэггүй. Ингээд аав нь хоригдлуудыг шийдвэрлэх мэдэгдэлд гарын үсгээ зурснаар эмэгтэйчүүдийг сэрэн тоогоо авах үед Херман гутал нь алгуусныг мэдэн хажуудах эмэгтэйгээс асуух боловч тэр аль хэдийн амьсгал хураасан байдаг. Тэр Ленад өөрийгөө еврей гэдгээ нууж ирсэн гэж тэд гэр бүлийн амьдаран шатаасныг хэлнэ. Үүнийг сонсон түнд маш хэцүү ойлгомжтой. Удалгүй хоригдлоо жигсэх ба Херманы гутлаа өмсөөгөө харсан офицер Луциг дуудан эмэгтэйг буутахыг тушаахад тэр татгалцсан тул өөрөө буутхан тэр. Лена тэслэгүй офицер руу бөөлжин бууг нь харснаа ухаалдаж тэр Леныг авч үлдэхээр дараагийнх нь нүдэн дээр өөр эмэгтэйг сүрдүүлж түүнийг явуулж чаддаг. Оройн Лена түүнд чи эмэгтэйг буудсан бол би хэн гэдгийг чинь ойлгох байсан гэж германчууд өөрт нь маш хатуу хандж байгаа хэлэхэд Луц түүнтэй хамт энтэд суугдах хүсэх боловч Лена энэ бүх зүйлийг ахиж тавьж чадахгүй гэж хоёулаа хизээж хамт байх ёсгүй байсан гэд түүн маш хэцүү байлаа. Луц түүнийг тайвшруулах гэж хичээн дайн дуус хүртэл хүмүүсээс нуугдж амьдрахаар шийддэгч. Лена эндээс суугдахыг оролдвол тэр хоёр хизээч амьд үлдэхгүй гэдгийг хэлнэ. Луц аавтайгаа уулзахаар өрөөнд нь орохдоо хоригдлуудыг маргааш шилжүүлэх гэж байгааг мэдэн аав нээжээс нь үлдсэн бүгжийг харуулж дайснуу чиглэрж байгаа учраас тэр түүнийг ч бас өөр газар руу явуулахар болжээ. Хэрв тэр аавах шийдвэрийг дагвал ахиж хизээч Ленатай уулзахгүй юм. Шөнө дунд Луиз түүнийг авч зугтахаар дүрм тувцсан цэрүүдийг сатааруулах хооронд Лена зугтахтай бэлдэх боловч тэр айсандаа хуучин овцсон өмсөж амрах байрлалгүй гүн. Өчтөрийн дайралтаас олж цэрүүд хоригдлуудыг эртсэрэн өөр газар руу шилжүүлэхэр болох бөгөөд энэ үеэр Луц тэдэндээ хамт явна гэж аавтаа маргалдаж Ленаг жирэмсэн гэдгийг хэлэн түүний араас явдаг. Луц Ленаг хайсаар эцэд нь олж ирэх боловч аав нь шууд л түүнийг буутхан тэр. Лена нулимс туслуулан Луцыг хард суухаас өөр юу ч хийж чадахгүй байх бөгөөд тун удалгүй Америк цэргүүд ирж түүнийг тэврэн машиндаа суулгана. Ингээд дайн дуусч хэдэн 7 өдрийн дараа тэдний амрах байранд түүнийг авчирсан цэрэг Францаар нэрийг нь асууж герман хүн болохыг мэддэг. Киноны төгсгөлд Лена тухайн газарт ээж дүүтэйгээ тааран эцэст нь гэр бүлээрээ нийлж хамтдаа тэвэрлэж байгаар кино маань дуусч байна. Хэрвээ та бүхэнд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараад киноны талаарх сэтгэлээ заавал бичүүлдээгээрэй. Бүгдээрээ дараагийн киногаараа уулзцаая. Түр баяртай.